Монголын шинэ өглөө хөтөлбөрийн зочны ярилцлагын цаг танд хүргэж бэлэн боллоо үзэгчдээ. Тэгэхээр энэ өглөө бид эрүүл хооллолт, зөв амьдралын хэм маягийн тухай ярилцгаална. Ингээд өнөөдрийн зочин бол Herbalife компани хүнс тэжээлийн боловсрол хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч доктор мөн нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Louis Gratton юм а. Good morning. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр танд өглөөний мэнд хүргэе. Би түрүүн таны эрхэлдэг албан тушаалыг дурдлаа л да. Юун түрүүн та манай үзэгчдод өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу? За тэгье. Юуны өмнө өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэндээ талархал илэрхийлье. Би өрхийн анагаах ухааны хүний эхэмж мэргэжилтэй Herbalife компанид 11 дахь жилдээ ажиллаж байна. Анагаах ухааны сургуулийг анагаах ухаан болон хүнс шим тэжээлийн чиглэлээр төгссөн эрдмийн 2 зэрэгтэй. Тэгэхээр дан ганц анагаах ухаан төдийгүй бас хоол хүнс хүний бие махбодод хэрхэн нөлөөлдгийг судалдаг хүнс тэжээлийн чиглэлээр давхар мэргэжсэн гэсэн үг л дээ. Би Herbalife компанид олон нийтэд болон тус компани бие даасан гишүүдэд зориулж хүнс тэжээлийн зарчмуудын талаар сургалт явуулах ажил хийдэг. Манай компани бүтээгдэхүүнүүд нь уурга, нүүрс ус, эслэг гэх мэт төрөл бүрийн шим тэжээлийн бодисуудыг дотор агуулсан байдаг. Бүтээгдэхүүнд орсон тэдгээр шим тэжээлийн бодисууд хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар таниулдаг гэсэн үг л дээ. Би Монгол улсад анх удаага ирж байна. Монгол дахь бие даасан гишүүдтэй хүнс тэжээлийн зарчмуудын талаар сургалт явуулахаар ирсэн. Тэгэхээр өнөөдөр хоёлоо эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэм маяг, эрүүл зөв дадал хэвшлийн тухай ярилцах юм байна. Ярианыхаа эхэнд эрүүл хооллолт гэж яг юу гэлдэг юм бэ? Эрүүл хооллолт гэсэн ойлголтод юу багтах талаар та хариулахгүй юу? Тийм ээ, сайхан асуулт байна. Хүмүүс эрүүл хооллолтыг янз бүрээр тодорхойлдог л доо. Би бол өвөө эмээ нарынхаа үеийн амьдралыг ярих дуртай. За магадгүй биднээс 2-3 үеийн өмнөх үе гэсэн үг л дээ. Дэрвийн хүмүүс их эрүүл хоолдог байжээ. Тэд ферм, аж ахуй дээр ч юм уу эсвэл барилга дээр биеийн хүчний ажил олдог хийдэг байсан. Боловсруулсан хоол гэх юм бараг байхгүй болохоор ихэвчлэн шинэхэн хүнс хэрэглэдэг байсан байгаа юм а. Хүнс нь уурга, амин дэм, эрдэс бодис гэх мэт шим тэжээлээр баялаг байсан учраас илчилгээний хөвдөж гисэн том боломж юм байсан. Магадгүй ургамлын оролтой хүнс илүү их хэрэглэдэг байсан баха. Тэгэхээр эрүүл хооллолт гэж юу юм гэсэн таны асуултад хариулахад энэ бол боловсруулсан хүнс багтай, шим тэжээлэгтэй, илчлэг багтай, хүний биеийн үндсэн эсгүүдийг хамарсан уурга, янз бүрийн хэмжээгээр шим тэжээлийн бодисуудыг багтаасан хооллолт юм да. Бидний хувьд эрүүл хооллолтыг ингэж тодорхойлдог. Таны мэдж байгаагаар мэдээж монголчууд махыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэдэг. Тэгвэл махыг ингэж жилийн дөрвөн улиралд ер нь тогтмол их хэрэглэдэг хүмүүсийн тухайд эрүүл зөв хооллолтын тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Мах идэхэд буруу юм байхгүй л дээ. Зарим улс оронд мах их хэрэглэдэг. Жишээ нь Монгол байна. Гэтэл ургамлын оролтой хүнсний ногоо хэрэглэхийг илүүд үздэг газрууд бас байна. Бидний хувьд тэнцвэртэй хооллохыг л зөвлөдөг. Тэгэхээр мах их хэрэглэдэг хүмүүс хэрхэн эрүүл хооллох вэ гэсэн таны асуултанд хариулахад боловсруулалт хийгдээгүй махыг хүнсэндээ хэрэглэхэд маш сайн. Хөлөөнөөс ирсэн шинэ зохистой хэлбэрээр бэлтгэсэн махыг хэрэглэхэд ерөнхийдөө асуудал байхгүй. Боловсруулсан махыг савлаж урт хугацаагаар хадгалах үүднээс их олон төрлийн химийн бодис хэрэглэдэг учраас болгоомжлох хэрэгтэй. Тэгэхээр шинэ эсвэл боловсруулалт багтай шинэвтер мах хэрэглэж байгаа бол зүгээр. Махны хувьд нэг сайхан зүйл нь шим тэжээлээр баялаг байдаг. Ялангуяа уургаар их баялаг байдаг. Миний гарыг хар л да. Гарын алганы хэмжээтэй маханд 20 г орчим уурга агуулгадаг. Тийм ээ, 20 г орчим. Багаар бодоход та өнөө орой гадуур хооллож иймэрхүү хэмжээний мах захиаллаа гэж бодъё. Тэгвэл 20, магадгүй 25 г уурга авч байна гэж тооцоолж болно. Хэрвээ арай том хүний бүтэн гартай дүүцэх хэмжээний мах захиалбал 40-50 г уурга авч байна гэсэн үг. Хөмбөр хоол хүнсээрээ дамжуулж өдөрт 50 г уурга авч байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ та ийм хэмжээний мах идвэл хэрэгцээт уургийнхаа 50%-ийг авлаа л гэсэн үг. Мах идэхэд буруу юм байхгүй. Гол нь боловсруулаагүй шинэхэн мах байх хэрэгтэй шүү. Өдөр тутмын хэрэгцээнд уургийнхаа тал хувийг махнаас, үлдсэн тал хувийг ургамлын оролтой хүнснээс авч явах хэрэгтэй.
Таны тухайд өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол зэрэг өдөр тутам иддэг гол хоолнуудын хооронд хүмүүсийн хэрэгэлдэг зуушны талаар хэрхэн зөвлөх вэ? Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Хөнгөн зууш хэрэгтэй. Хүмүүсийн хоолдоо уламжлалыг аваад үзье л дээ. Хүмүүс өдөртөө 3 удаа хоололдог. Өглөөний цай байна, зарим нь гэрвлээрээ өглөөний цайгаа уудаг. Зарим гэрвэлд тань шиг залуу, завгүй олон цагаар ажилладаг хүмүүс бас байдаг баха. Тийм хүмүүс өглөөний цайгаа хам уугаад өдрийн хоолндоо хурдхан хийгээд идчихэж болох юм хэрэглээд орой ажиллаа хингээ оройн хоолоо идэх жишээтэй. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд гэрвлийнхэнтэйгээ суугаад уламжлал хэлбэрээр өдрийн 3 хоолно гэхэд хэцүү. Энэ тохиолдолд хөнгөн зууш хэрэгтэй. Хөнгөн зуушны тусламжтайгаар өдөртөө 3 удаа хам хооллох оронд өдөрт ойрхон 5 удаа багуугаар хооллох боломжтой. Ямар төрлийн хөнгөн зууш хэрэглэх вэ гэдэг сонголт маш чухал. Махан хоолны дундуур хэрэглэх хөнгөн зууш нь жимс, ногоо байвал тун сайн байдаг. Тэгэхээр хөнгөн хоол болгож шоколад, сахар, эрүүл ус өөхтөс хэрэглэхээс л зайлсхийх хэрэгтэй дээ. Тэрний оронд жимс, ногоо гэх мэт эрүүл сонголт хийх хэрэгтэй. Ойрхон багуугаар олон удаа хооллол сайн хэрэг. Ингэснээр цусан дах сахарын хэмжээ огцом өсөх, огцом буурах гэх мэт байдал гарахгүй, харин ч өдрийн туршид тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Бас хүмүүс ядрахгүй, сэрэг эрч хүчтэй байж чадна. Таны хувьд өөрийн эрүүл хоолтон дээр хэрхэн анхаардаг вэ? Ямар нэгэн огт хэрэгэлдэггүй, эсвэл бага зэрэг иддэг хэрэглэхээс татгалцсан хоол хүнсний төрөл зүйл бий юу? Миний хувьд бол би дасгал хөдөлгөөн хийх дуртай. Байгалийн гаралтай биш бол сахар хүний үед сайн биш учраас би чихэрлэг юм идэхээ аль болох багасгахыг хичээдэг. Жүрж, алим эсвэл жимсний төрлөөс хамаарад байгалийн гаралтай сахар болох фруктоз эсвэл бага хэмжээний глюкоз агуулсан жимс идэхэд байгалийн гаралтай сахар учраас буруу юм байхгүй. Харин нэмэлт сахар агуулсан чихэрлэг хүнс бол асуудалтай. Тэгэхээр ямар хүнснээс зайлсхийх вэ гэж асууж байгаа бол байгалийн гаралтай бус боловсруулсан сахар агуулсан чихэрлэг хүнснээс зайлсхийх нь чухал. Ийм хүнсэнд маш их хэмжээний сахар агуулгадаг. За жишээ нь чихэр байна. Хүний биед ямар ч хэрэгцээгүй том сахар л гэсэн үг. Төрөн дурдсан чипс байна. Чипсэнд сахарнаас гадна давс их агуулгадсан байдаг. Чипсэнд сахарнаас гадна давс их агуулгадсан байдаг. Ямар ч хэрэгцээгүй сахар, давс ихтэй ийм зүйлс идэх хэрэггүй. Мөн эрүүл ус өөх тосноос зайлсхийх хэрэгтэй. Хүүхдүүд сүүлийн үед сургууль дээрээ за эсвэл өөр айл нэг орчинд түргэн хоол их хэрэгэлдэг. Дуртай болсон, идэх дуртай болсон. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Нөгөө талаар мөн сургуулийн орчинд хүүхдүүдийн зохистой хийвэл зохих дасгал хөдөлгөөний тухайд ямар бодол өгөх вэ? Маш чухал. Бид бүгд дасгал хөдөлгөөн хийдэг байх хэрэгтэй. Угаасаа хөмбөр өдөр болгон идэвхтэй хөдөлгөөн хийж байх учиртай шүү дээ. Дахиад л биднээс 2-3 үеийн өмнө амьдарч байсан хүмүүсийг авч үзье. Хүмүүс тэр үед аж ахуй эрхэлж, байшин барилга барьж, хөдөлгөөний идэвхтэй амьдардаг байсан. Хүүхдүүд ч бас томчуудад тусалж ажил хийдэг байсан учраас бие биедрийн хувьд маш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг байсан. Одоо хүүхдүүд сургууль сурах болж тэр үе шиг идэвхтэй хөдөлгөөнтэй байхаа болсон. Тиймээс хүүхдүүд өдөрт дор хаяж 1 цаг дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Ямар ч хамаагүй дасгал хөдөлгөөн. Хүүхдүүд эрч хүч ихтэй байдаг. Хөдөлж байгаа хэрэгцээгээ ч мэдэрдэг. Тийм ч учраас гэрт энд тэндгүй гүйлдэж, ширээн дээр гарч өсөрж буух зэрэг үйлдэл хийдэг шүү дээ. Хүүхдүүдийг гадаа гаргаж, гүйлгэж, бейсбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг гээд дуртай спортын төрлөөр нь тоглуулж байх хэрэгтэй. Дараалалтай хүүхдүүдийн тоосч, чихрийн шижээ өвчтэй хүүхдүүд олширвал бид яах вэ? Хоол хүнстэй сонголтоо зөв хийж, хүүхдүүдэд хооллолтын зохистой дадлыг төлөвшүүлгсэмээр ирээдүйн хойч үедээ санаа тавьж, тэднийг бодох нь чухлаа гэж бид үздэг. Жимс хүнсний ногооны талаар би зөндөө ярьлаа. Энэ бол хялбар асуудал. Ус маш чухал. Хүүхдүүд уух зүйлээрээ дамжуулж хит их хэмжээний сахар, өөх тос, давс хэрэглэж байна. Сахар, давсны агуулмж ихтэй, бас өөх тос агуулсан хийжүүлсэн ундаа, эрч хүчний ундааг ихээр ууж байна. Ялангуяа техник технологийн дэвшлийн хөгжлийг дагаад хүүхдүүд компьютер тоглоом, ухаалаг хэрэгсэлтэй улам бүр ойр болох тусам бас өдөр тутмын энгийн хөдөлгөөн, эрүүл мэндийн зөв дадал, дасгалуудаас холдоод байгаа юм шиг санагддаг. Яг үнэн. Тэр ч асуудал шүү.
Тэрнээс нь хөндөрүүлж гадаа гаргаж байх хэрэгтэй. Заримдаа эцэг эхчүүд электронны хөрөмжөөр тоглохгүй, гадаа гарч тоглох гэдэг. Тэгээд хүүхдүүд төсөөлөл ашиглаж ямар нэгэн сэлж тоглох хэрэгтэй болдог. Таны санаа их сонирхолтой юм аа. Хүүхдүүд хэдий ч нэ дасгал хөдөлгөөн хийн, төдий ч нэ хожим таргалалтын талаар санаа зовох хэрэггүй болдог. Манай улсын нийт хүн амын 3/1 нь ямар нэгэн байдлаар илүүдэлж гинтэй гэсэн судалгаа байдаг. Тэгвэл та тэдгээр хүмүүст хэрхэн эрүүл аргаар энгийн хэлбэрээр илүүдэлж гингээсээ салах зөвлөгөөг юу гэж хэлэх вэ? Тийм ээ. Энгийн эрүүл арга гэдэг нь үнэхээр чухал. Энэ бол улс орон бүр тохиолдож байгаа энгийн зүйл. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хүн ам нь улам гойлог туранхай болж байгаа улс орон нэг ч байхгүй. Улс орон бүрт таргалалт газар авч байна. Ойрох орнууд Африк, Энэтхэг, Хятад гээд хаан чулгаагүй хүмүүс улам жин нэмж байна. Шалтгаан нь ердөө хооллолт. Хүмүүс илүү их хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байна. Илчлэгийн дунд чиргэлээ өсч хүүхдүүд насан туршид жин нэмж байна. Их хэмжээний илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх асуудал Монголд ч мөн адил байна. Бид илчлэгийнхээ хэмжээг бууруулж илүү эрүүл төвшөнд хүрэх хэрэгтэй. Махны тухайд боловсруулсан махны хэрэглээгээ бууруулах нь зүйтэй. Илчлэг, боловсруулсан хүнс, өөх тос, сахар, давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Маш энгийн хэлэхэд амархан гэхдээ хэрэгжүүлэхэд хэцүү. Тийм ээ. Орчин үеийн амьдралын хэм маягаас болж байна. Маш их өөрчлөгдөж байна шүү дээ. Ер нь дунджаар энгийн хүн өдөрт хичнээн хэмжээний калори авах шаардлагатай байдаг юм бэ? Хоол хүнсээрээ дамжуулан. Сайхан асуулт байна. Энэ бол миний ярих дуртай сэдвийн нэг. Илчлэг бол маш чухал зүйл гэж би боддог. Өглөөд би коктейл идэх дуртай. Сүү, жимс, хүнсний ногоо, өөрийн дуртай уурга нэмж хийдэг. Энэ коктейлийн илчлэг нийлээд 200 орчим болдог. Өдрийн туршид би бас та 2500 орчим килокалори илчлэг хэрэглэж байх хэрэгтэй. Магадгүй 2000. Тэгвэл энэ тоо мэдээж тамирчдын хувьд өөрчлөгддөг баг тийм үү? Тогтмол биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийн тухайд. Тийм ээ. Тамирчдын хувьд арай илүү хэмжээний илчлэг хэрэгтэй. Жишээ нь та өдөрт 2000 килокалори илчлэг, би 2500 килокалори илчлэг хэрэглэдэг гэж бодъё. Тамирчдын хувьд 1000 биш юм а гэхэд дор хаяж 500 килокалори илчлэг илүү хэрэглэх шаардлагатай. Гэхдээ тухайн тамирчдын хичээлдэг спортын төрлөөс бас хамаарна л да. Тэгэхээр бидний шиг энгийн хүмүүсийн хувьд өдөрт 2000 орчим, харин тамирчдын хувьд 3000 гаруй килокалори илчлэг хэрэглэх нь зүйтэй гэж хэлэх байна. Thank you so much. Баярлалаа. Бидний ярилцах цаг дуусч байна. Таны хэлсэн зөвлөгөө, мэдээлэл бүхэн маш үн цэнтэй байлаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Таатай сайхан байлаа. Баярлалаа. Үзэгчдээ Монголын шинэ өглөө хөтөлбөрийн ярилцлагын цаг танд хүрлээ. Энэ өглөө бид эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын хэм маягийн тухай ярилцлаа. Ингээ хөтөлбөрөөр үргэлжлүүлэн үл авч үзнэ.